Одоо та бидний хөнгөн хөдөлгөөний дайцнаа 1994 онд Анагаах хааны сургуулийг төгссөн төгсөгчдийн төлөөллийг урьж байна. 94 оны төгсөгч суудлаас босоо. Гэтэ боцоо суус өдөр гарч ирэхгүй шүү. Эрдмийн сайхан сургуулаа зорин ирсэн үе үеийн төгсөгчд эрхэм хүндэт эрдэмтэн багш нар та бүхэндээ 1994 оны нийт төгсөгчдийн өмнөөс Алтан ангинуур уулзах баярын гар халуун мэндийг өргөн дэвшүүлье. 94 оны төгсөгчдөөс төгсөлтийнхөө 30 жилийн он баярт 280 гаруй төгсөгчид хүрсэн ирснийг дуудахад таатай байна. Найдвартай баярлалаа. Бид 90 оны зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эрүүл мэндийн салбарт хөл тавьж 30 жил өөрсдийн мэргэжлээр зүтгэн ажилласаар ирлээ. Бидний дунд Монгол улсын гавьяат цолтон эмч эрүүлийг хамгаалахын ажилтан 7 төрж анагаахын шинжлэх ухааны докторыг багтаагаад 20-д анагаах ухааны докторийн зэрэгтээ эрдэмтэн төрсөн байна. Түүчсэн нотгоон зорьсон анагаах ухааныг хөгжүүлэн ажиллаж байгаа доктор, профессор, дэд профессор, клиникийн профессорууд цөөнгүй байгааг дуулахад мөн бахархалтай байна. 1994 оны төгсөгчдөөс салбараа хамт олоноо түүчилэн ажиллаж байгаа удирдагчид Хөдөө нутгийн сумын эмчнэр 20 гаруй эмч маань 30 жилийн хугацаанд алслагдсан хөдөө суманд ажиллаж байна. Энэ бүхэн та бидний бахархал юм шүү гэж хэлье.
байгуулдаг Анагаахын шилжихааны үндэсний их сургуулийн төгсөгчдийн холбоо, Анагаахын шилжихааны захиргаа Эрдэмтэн багш нар энд хүрэлцэн ирсэн та бүхэнд Алтан гагнуур 2024-ийг зохион болж байгаа ажлын хэсгийн хамт олон төгсөгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргье. Бид алтан үеийн багш нараар анагаах хэлбэрийг заалгасан азтай оюутнуудаа ингээд бид анагаахны эрдэм мэдлэгийг бидэнд харамгүй заасан эрхэм хүндэт багш нартай хүндэтгэл үзүүлье. Баярлалаа. Энэхүү хүндэтгэлийн дайснаа эрдэм ном заасуулсан эрхэм багш нартаа хүндэтгэл үзүүлэх гэж байна. Хүндэтгэлийг хүлээн авах эрхэм хүндтэй багш нарын нэрсийг дуудъя. Монгол улсын ардын багш, гавьяат багш, доктор, профессор Гүрбат багш нарыг урьж байна. Монгол улсын ардын эмч, гавьяат эмч, доктор, профессор Сандууж Уданы хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Солон Уданы хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат эмч, доктор, профессор Дагвар Дөржиханы хүндэтгэн урьж байна. Монгол улсын эрүүлийн хамгааллын гавьяат ажилтан, доктор, профессор Чойж Уцтаны хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Амбатар таны хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат багш, анагаахын шилжихааны доктор, профессор Агдам Бацар таны хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат эмч, доктор, профессор Менцсэн таны хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Сүмбэр Зулханы хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат эмч, төрийн соёлын академийн профессор Эрдэнэ таны хүндэтгэн урьж байна. Доктор, профессор Аваас Сүрэн таны хүндэтгэн урьж байна. Доктор, профессор Төвшин Жаргал таны хүндэтгэн урьж байна. Доктор Сүхбаатар таны хүндэтгэн урьж байна. Академийн профессор Үлцэн сайхан таны хүндэтгэн урьж байна. Шавдрийнхаа их хүндэтгэлийг бүхэн авна. Анагаахны сургуулийг 1994 онд төгссөн шилдэгүүдэд шагнал дутахаар агшин. Шилдэгүүдэд тодруулсан байна. Шилдэг эмчээр ил аваа жигмэд та шалгарсан байна. 1994 оны шилдэг хүүхдийн эмчээр цэцэг та шалгарсан байна. 1994 оны шилдэг шүтний эмч наран чимэг та шалгарсан байна. Таны хүндэтгэн урьж байна. 1994 оны шилдэг удамжлын эмч Баяра таны хүндэтгэн урьж байна. 1994 оны шилдэг багш Банза Гая та шалгарсан байна. Таны хүндэтгэн урьж байна. 1994 оны шилдэг төгсөгчдийн шилдэг эрдэмтэн Баатар хүү таны урьж байна. 1994 оны шилдэг зохион байгуулагч Баттар таны хүндэтгэн урьж байна. 1994 оны шилдэг эрүүл ахуйч Даштилэг таны хүндэтгэн урьж байна. 1994 оны төгсөгчдийн шилдэг эмзүүч Их Жаргал таны хүндэтгэн урьж байна. 1994 оны шилдэг төгсөгчдод шилдгийн шагналыг гардууч эрхэм хүндтэй өргөгийг Монгол улсын ардын багш, гавьяат багш, доктор, профессор Гүрбат багш. Баярлалаа. Сайхан байна. Зэтгэл тогтоо сайхан байна. Хамгийн тогтсон үдээсэн биш үү? Хамгийн тогтсон мөч нойргоо онлоо шүү дээ.
Чидигэх мянган өвдөсөн эрдэмээс дээжил чи бидэнд өвлүүлсэн Ээжээс орцвэр хэн сургаалтай эрдэмт мэрэгэн багш нартай Энэ яваа насаараа би Ирхэм мачин марташгүй Эцгийн цагаан мөргөшиг Эмчи сайхан эрдэмий сайхан сургууль шүү Түмэн ардынхан төлөө зохилоо Хүчийг зүрхэнд минь шингээсэн
анагаахын сургууль өнгөлөг цагаан нүгрэгтэй огт бөгөөд Эрдмийн аян төлөв Эрдэмтэн багш нар эл бүхэнд хөөж тоглосон ангийн андууд. Олон жилийг ардаа оргисон ч оюутан насны минь гэрэл өдрүүд тодхон эмч болох гэгэн хэсээр жигүүрлэн Эрдмийн өргөөнд очирсан тэр л өдөр сайхан мэд. Айда тэр цагаас нэг ангийнхан гэгдэж ангаах ухааны Эрдэм чамдан эмчийн алдар хүртсэн 94 он тоогоо золгон амьдрал хэмээгч мөрөнд урсгал нэгдэн салгисан. Энэ хугацаанд хичнээн жигэмтэн доктор төрөөвээ та нараараа бахархаж байна. Эрхэмлийн хүндэтгэх гавьяа татвартнууд хичнээн юм бэ та нарыгаа хүндэтгэж байна. Амин танараг болсон эмчийн алдраараа өмгшиж байна. Анагаахын сургуулийнхаа Эрдэмтэн багш нартаа талархаж байна. Жаргал зовлон дундч нэг ангийнхан, жам ёсны чагтанч нэг ангийнхан, Баяргын алинтч нэг ангийнхан бахархаж хөөрхөө энэ өдөрч нэг ангийнхан. За курсанд бүгдөө босоод байгаа шүү. Ойд цагаар дуснаа.
шиг минь санагддаг. Гараад явхад сэтгэл минь хорогддог. Нэрийг нь дуудахад омогшин бахархдаг. Нэгэн насны дулаан өдгий ангаах ухааны их сургууль минь үү. Тийм ээ. Миний хэрээрээ угдаж эмч болох гигэн бүсдэрээ жигүүрсэн эрхэм 1994 оны төгсөгчдөө төгсөлтийн 30 жилийн өмнө хадуу мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Сайн сонсогдохгүй дахин сонсъё. Сайн байцгаана уу? Сайн тусгаж байна уу? Өнөөдөр бутагууд биелнэ үү? За баярлалаа. Ингээд хамтдаа тусламж төрийн аз жаргалтай нэгэн орой 30 жилийн баярыг хамтдаа ийм олон тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа садагч байгаагаа эдгэрхийлье. Гайхалтай сайхан дуу хоороор бид бүгдийн сэтгэлийн утсыг хөндөж эхлүүлсэн зохион байгуулалт комиссийн хамт олон баярлалаа гэдэг сайн гадагч бүгдээрээ. Бороо орсон ч бороо. Адгаар шүү. За сонсъё. Хой өшөө чангарыг. Өнөөдөр бол та бүхэн маань алдар ташид энэс доошо битгий байгаасаа гэж хүсэж байна. Өдөр хамтдаа энэ гайхалтай оройг дуу хоор, инээдгээр баяр цэнгэлээр дүүрэн, дундганы чигнээ алдар ташдаар дүүрэн ийм сайхан оройг хамтдаа өнгөрүүлнэ гэж итгэж байна. За тэгээд бид бүгдийн аз жаргал дараалсан Дурсан цэнтрээс энэ гайхалтай 30 жилийн ой баярыг маань албан ёсоор эхлүүлж өгөх нөхөмэн төгсөгчдийн холбооны дэд тэргүүн Монгол Улсын гавьяат багш, ардын багш, ангаах ухааны доктор профессор Агван Дармын бүр бадам таныг иргүү тайснаа өдөртгөрөн залж байна. Өдөр хамтдаа их багшигаа хадуун гадар тайсан дор иргүү тайснаа өгтөн авцгаана уу? Сайн байцгаана уу? За баярлалаа. Нэгдүгээр курст лекц авахд ингээд ихтэй байж байна. Өнөөдөр их сайхан өдөр байна. Багш нь маш их сэтгэл хөдлөж байна. Та нарт ном зааж ирсэн автуу үеийн төлөөллийн багш нарыг төлөөлж, энд ирж, ийм хөдөлгөөний арга хэмжээгээр үг хэлж байгаадаа хувьдаа маш их баярлж бас нэр хүндийн асуудал гэж ингэж ойлгож байна. Манай сургууль их сайхан сургууль. Бүр маш сайхан сургууль. Сайхан сургууль нь юундаа байдгийг гэхээр ингээд та нарыг харахаар сайхан байхаас өөр аргагүй л дээ. Ийм сайхан төгсөгчдөр манай сургууль багхгүй л өөр юугаар багхгүй. Тэгээ сургуулийн 82 жилийн түүхийн бүх олд амжилт багш нарын бүх олд амжилт та нартай холбоотой байдаг. Энэ жил сургууль төгсөлтийн холбооны 25 жил болж байгаа. 1999 онд анхны алтан гагнуур арга хэмжээ явуулж ирсэн. Та бүхэн сургууль төгсөлтийн холбооны 25 жилийн баярын мэндийг хүргье. Багшийн энэ холбоо байгууллагад өнөөдөр бас 25 дахь жилээ энэ арга хэмжээнд оролцоод байж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд миний оролцсон арга хэмжээнүүдийн дотроос хамгийн тансаг арга хэмжээ өнөөдөр болж байна. Хамгийн гоё арга хэмжээ өнөөдөр болж байна. Тэгээ энэ юу харуулж байгаа нөхөр та нар ийм тансаг хүмүүс байна. Тэгээ та нарын тансаг, та нарын ихэмсэг энэ бүхэн чинь өнөөдрийн өндөрлөх тавхныг авчирсан. Багш нь энэ дээр бол одоо 100% итгэлтэй байгаа. 30 жил Монголын эрүүл мэндийн салбарын ачааллын хөндийг үүсээ та нар. Хинч марахгүй. Би хаа явсан газар бүх шийдвэр бурууч байсан, зөвч байсан дандаа өмөрч явж байгаа. Тэгээ дандаа өмөрдөг. Өмөргөөс өөр арга байхгүй. Та нарын хүчинд Монголын хүн ам 3.5 сая явсан. Дундаж наснал 73 болсон. Тэгээд 10,000 одоо төрөлтөнд хамгийн бага ихийн хэмжээтэй Азийн орн болж чадсан. За энэ бүхэн бол та нартай холбоотой. Та нарын магтуул зөндөө их юм байна. Магтахаас өөр арга байхгүй. Өнөөдөр та нарыг магтдаг өдөр гэж би ойлгож байгаа. Тэгээд би та нарыг хараад аягүй хайр хийж байна. Тэгээ багш нь одоо хайр хийж байгаагаа яаж илэрх юм бэ? Өглөө би нэг ингэсэн чинь намайг шоолоод ирлээ.
Багш одоо ингэж бүгд байх ингэж байх юм. Тэгэхээр ингэсэн чи бас дараа нь ингэ шоолоод байх юм. Одоо яач хийх вэ? Бүгдээрээ нь маш их хайртай. Багшийн Ингэлтээр Монгол төрийн маш өндөр цолны 2 тэмдэг байгаа. Тэгээд 2015 онд би Монгол улсын гавьд багш болж 2021 онд Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсгэний 100 жилийн хаваар ардын багш болсон. Тэгээд 2021 оны 12 сарын 26-нд Монгол улсын ардын багш гэдэг цолыг аваад төрийн орноос гарч ирэхэд Сүхбаатарын талбай дээр миний шавнар цугулсан багшийн тухай дуудуулаад зогсож ирсэн. Тэр маш их баярлсан. Энэ шагнал бол та нарын шагнал шүү. За баярлалаа. Бас ингэдэг юм бэ та нар чинь. За бүгдээрээ нэг ингэчтэй. За баярлалаа бүгдээр. За ингээ хайр үргээд идэв маа тийм. 94 оны хонхор мундаг би та нарыг одоо мундаг гэж магтахаас өөр яг уу. Энэ доктор маш олон гавьяатууд байгаа, доктор профессорууд байгаа, гадаадд ажиллаж амьдарч байгаа, шагнар байгаа. Төрүүчийн өнөөдөр ирээд ажил ажиллаж байгаа тухайга надад бас хэлж ярьж бас надад одоо сайхан урам хайрлсан юм шагнар байгаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээ би хэлж байна энэ их тасаг арга хэмжээ болж байгаа, гоё арга хэмжээ болж байгаа. Тэгээ энэ арга хэмжээ зохион байгуулсан би зохион байгуулагч нас бас тусгаалan баяр хүргэе. Ялангуяа би Баттүрд одоо тусгаалan Баттүрөө чи шүү. Баттүрөө чи босчихлоо. Баттүрөө чи босчихлоо. За баярлалаа Баттүрөө. Би Баттүрийг яагаад тусгаалсан ингэж байгаа юм гэхээр төсөлтийн холбооны шугамар биений 5 ном бичсэн. Өшиж явсан захирал бид хоёр. Эрүүл мэндийн шилхууны анагаахын шилхууны үндэсний сургуулийн профессорууд гэж ном бичээд, деканууд гэж ном бичээд, спортын албасны гэж ном бичээд төсөлтийн холбоогийн сая бид нар анагаахын шилхууны үндэсний сургуулийн урлаг зохиол зохиолын албаснуудыг ингэ ном бичсэн. Тэгээ энэ 5 номыг энэ Баттүр гэж юу гэсэн. Энэ хүний одоо энэ сайхан сэтгэлийн, сүүшин сайхан сэтгэлийн ачгүй энэ багшийн 5 номыг нийтийн хүрээтэй болгож чадсан. Тэрэндээ баярлж авч байгаа. Баттүр бол одоо курсынхаа төлөө маш их ажил хийдэг би мэднэ. Ийм одоо курсынхаа төлөө ажилдаг бизнесмен, лидер бас тэр хүн байдаггүй шүү яг үнэ. Тийм учраас Баттүр бас тусгаалan би баяр хүргээд байгаа Баттүр. Цагаатайг хордон гэдэг юм яа. Шөнөрөө. Тэгээ намайг хэлж байгаа та амар багш байсан шүү гэж. Би одоо амар багш надад өнөөдөр харж байгаа амар биш байсан байна шүү дээ. Тэгээ өнөөдөр та их зөөлөж чиж гэж байгаа. Би ерөөсөө зөөлөж байсан. Тэгээд энэ арга хэмжээг сайхан болж байгаа. Тэгээд та өнөөдрийн арга хэмжээг сайхан өнгөрөөгөө, өнөө ороо сайхан өнгөрөөгөө 2 өдөр сайхан амраараа та нар эндээс хамгийн сайхан энерги бивнээс авах. Тэгээд та нарын хараад багш нь маш их баярлжээ. Бүгдээрээ нь маш их хайртай шүү. Баярлалаа. Очин чидийн ан за баярлалаа. Энэ ирч хүчээр өнөөдрийг дуусан хамтдаа гоё баярлалын зэгийн шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд сая гүрээ багш маань хэллээ. Шамир маань намайг ардын жүжигч болоо гараад ирэхэд багшийн тухай дуудаа зогсож ирсэн гэсэн. Тэрхүү төрлөгийг яг одоо бас хамтдаа 30 жилийнхаа хойд дээр хамтдаа бас өргөжлүүлье гэж бодож байна. Миний зүгээс эрхэм багштаа та бүгдийн өмнөөс зориулсан дуулахад таатай байна. Багшаа дуудъя гэж гадагтаа дуу. Бүгд хамтдаа багшаа зориулъя. За тэгээд мэдээж өнөөдрийн та бүгдийн амжилттай явгийн хүндэс болсон бүх багштараа бас багштартаа бас хөндлөл үзүүлж бодож хамтдаа дуулъя. Одоо бас багшийн ажлыг хийж байгаас олон манай 94 оны төгсөгчд байгаа гэж итгэж байна. Тэгээд бүх багштартаа энэ хүү дуугаа зориулж байна. Хамтдаа дуулцгаая. Багшаа дуулъя. Босоод найцгаа идэггүй. Сигтай минутыг нэж өгч та
Тэрхэн багштай хөлбөрийг үзүүлж хамтдаа мэхийн өсөлцгөөе. Монгол Улсын зэвсгийн
Зя баярлаа. Таагалтай. Сонсъё. Адан даштай сонсъё. Яг энэ бүртгэмээр 5 удаагийн авраг гэдэг байгаа. Монгол улсын баяр үргээ гайхалтай байна. Бид нар адан дашин цаашдын уран бүтээлд ажил үйлсээр өндөр амжилтыг хүсье. Нийтмээ хамтгийнхандаа баярлалаа. Мөн зохион байгуулалт комиссийнхан байгаа. Тэгээд дахин бүгдээрээ баярлал садшгаа тэгээд нэгсаа гадаа даштай зөвлөж хүсье. Зя баярлалаа. За тэгээд одоо бүгд хамтдаа айгүй дэлгэцлээ анхаарлаа хандуулъя. Нэгэн гайхалтай бас баримт киног үзэх бүгдээрээ гэрч болох гэж байна. Тэгээд одоо яг юу гэдгийг хэлэхгүй бүгдээрээ зүгээр сайхан хамтдаа үзсгээе гэж та бүдгийг уриалж байна. За баярлалаа. За тэгээд өргөжлөө бүгд хамтдаа нэг гайхалтай бүжиг үзүүлбэрийг хүлээн авч үзсгээе. Тэгээд наадмын Монгол Улсын цэгийн бүжгийн 28 удаагийн авраг дэлхийн уран шалгуур тэмцээний хошоо хагас финалт барийн шагналт мөн Модонтой бүжиглийн шоуны бүжигчин манай 5 удаагийн улсын авраг дэлхийн хамтлагийн дасгалжуулагч багш бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Батманлаа. Хадгалж ямар сон байна? Сонсъё. Монгол бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Хонгор цул нарыг эгөө дайснаа өрж байна. Та бүхэндээ их орон гэж гайхалтай бүжгийг төлөвлөж байна. Энэ бол дэлхийн хамтлагийн та бүхэндээ барьж байгаа 30 жилийн баярын бэлэг юм шүү. Бүлээн хамцгаанаа.
28 удаагийн авраг дэлхийн авраг шалралт тэмцээний хошоо хагас финалт байрын шагналт хатан дуу хамтгийн бүжигчин мөн одоттой бүжиглэлийн шоуны бүжигчин бүжиг спортын олон улсын хэмжээний мастер Батманза Хонгорцууд. Савайнууд улсын 5 удаагийн авраг дэлхийн хамтгийн маань та бүхэнд барьж байгаа бэлэг байлаа. Цаашдаа уран бүтээлд өндрийг амжилтыг хүсье авах надад ч зэрэг зориулъя. За тэгээд та бүхэн маань олон гайхалтай баяр дээр бас дэлбэн хамтлагийн маань олон сайхан бүжигддэг тэр бүгдийг одоо дэгэлдэг багшны багамаа Батманлаа бас ингээд уран бүтээлийн бас өндрийг амжилтыг хүсье. За баярлалаа. За тэгээд энэ гайхалтай сэтгэл огшоосон энэ гайхалтай бүжгийн араас бүгд хамтдаа өнөөдрийн 30 жилийн баярын хамгийн бас нэг оргил гайхалтай цаг мөчүүдийн нэгтээ золгож байна. Энэ бол шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа байгаа. За тэгээд шагналын нэгдүгээр хэсгийг эхлүүлж хамгийн эхний шагналуудыг гардуулж өгнө хэмээн төгсөгчдийн холбооны тэргүүн төвшин жаргал таныг урьж байна. Монгол төгсөгчдийн холбооны дэд тэргүүн гүрээ огшийнхаа бас хамтдаа тэргүү тайзнаа хөдөлгөөрн зад яа бүгдээ алга ташаа ухтаа уцгаая. За тэгээд төгсөгчдийн холбооны болон сургуулийн шагналуудаар ямар иргүүд маань тодорсон бай гэдгийг бүгд хамтдаа тун удахгүй мэдэж авах болно. За та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Анагааш шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөгчдийн холбоо 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд өнөөдөр бас бидний үндэтгэн урьж ийн өөрсөнд одоо маш их баярлалаа. Манай төрөө бас манай өдөртөх зөвлөлд байгаа. Та бүхэн одоо номоо авахаар номны чарт манай өдөртөх зөвлөлийн гишүүдийг одоо бүгдийг нэг хүчлэн танилцуулга хийсэн байгаа. Энэ би 1914 онд авснаас хойш ингээд одоо өрөө огштойгоо хамт энэ өдөртөх зөвлөлтэй хамт яг 10 дахь жилийн энэ алтан өнөрийг бид нар одоо зохион байгуулж байгаамаа. Тэгээд бас танаа курсын нэг онцлогтой. Би танаа курсын нэг анхдагчд гэж боддог. Яг тэгэхээр анх бас алтан өнөрчөд уулзалт 10 жилийн хугацаанд арай холдоод байна 25 жилээ хийгээд анхныхыг танах санаачиж хэлсэн. Тэрнээс хойш 95, 96, 97-гээс дандаа 25 жилээ бас хийсэн байгаа. Би өөрөө 96 курсын бас оюутан. За дараа нь мөн удахгүй 8 жилийн өмнө төрөө орж ирээд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулъя. 10 жилийнхэн төгсөлтийг уулзуулъя гэдэг 1989-с 99 оны хооронд төгссөн нийт 10 курсын төгсөлтийг уулзуулж одоо сагсан бөмбөгийн тэмцээн гэдэг юм уламжлалтай болсон. Энэ тэмцээн маань сүүлдээ явсаар төрөөгийн тэмцээн гэдэг юм нэртэй болсон. Тэгээд одоо 10 жилийн курсийнхан бол төрөөгийн тэмцээнийг 10 сар дандаа төсвийн хадаа үлдээдэг. Тэгээд 10 сар болохоор тогтлоод нөгөө төрөөгийн тэмцээн хийzээгээр байнга асууж идэг. Тэгээд энэ тэмцээнд эрэх дуртай оройр бас юм арга хэмжээнд бас уулздаг болсон. Энэ тэмцээнд бас олон хүнийг бас уулзуулж олон одоо төгсөгчдийг бас одоо бүгд дурсамжийг сэтгүүлсэн ийм сайхан тэмцээн болсон. Ингээд та нар их олон анхдагчд болсон энэ түүхтэй шүү. За тэгээ өнөөдөр ингээд анагааш шинжлэх ухааны үндэсний сургууль бас 80 жилийн тэмдэглэсэн 80 жилийн бас дурсгалын одоо хүндэт тэмдгээр бас нэр бүхий 16 хүнийг шагнасан байгаа мөн анагааш шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдэнэ очир гэж одоо дээд шагнал байдаг. За энэ эрдэнэ очир гэдэг шагналаар 6 эрхийг бас шагнасныг одоо бид гардуулъя. Тэгээ Монгол улсад эм чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж эрдэнэ очир медалаар шагнаваа. Их сургуулийн захирал гэсэн ийм үнэмлэхтэй энэ медалийг одоо та бүхэн гардуулъя. За эхний хүн бол Бацух овогтой эмэгтэй. За эмэгтэй доктор гарч ирж байна. За дараагийн одоо их хүн бол Сэвэн овогтой цагаан. цагаан. За дараагийн хүн Жарим овогтой сүрэн хорлоо. Сүрэн хорлоо. За манай ширээний доктор байна. Сүрэн хорлоо. За дараагийн хүн мөнгө төвшөө өгтөө оюун дэлгэр. За оюун дэлгэр гэдэг нэг цуснаг хоёроо.
Оюун чимэг. Оюун чимэг. За дараагийн хүн бол оюун бидэг овогтой Батөр байна. За баярлалаа бид хамтаа хамтдаа ташлаар баяр хүргье. Оюун бидэг овогтой Батөр тариг урьж байна. Монгол улсад эм чимдэгийн мэрэгчлэлтэй бэлтгэх хүн амын эрүүл мэндийг сахиан хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хөв нэмрийг таниулан эрдэнэ очир медалаар шагнаж өрөмж болгов. Ангаах шийдэл ухааны үндэсний их сургуулийн загвар ангаах ухааны доктор профессор Хүрэл Баатар гэжээ. За тэгээд эрдэнэ очир медалаар шагнажсан бүх хүмүүстээ бүгдээ дахин баяр хүргэе. Цаашдын ажил үйлсний өндрийн амжилтыг хүсэж өрөөё. За баярлалаа. Одоо өнгөрчтэй дараагийн шагналт тэгж байна. Энэ бол Ангаах шийдэл ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн он хүндэт медалаар шагнаж байгаа хүмүүдэд шагналыг гадуурхад бэлэн болжээ. Тэгээд энэхүү шагналын эхний эзэн Эдгээр мөндөд Пүрэв Жавогтой Боён дэлгэр маатаныг урьж байна. Алдарч угтавцгай боловсрол шинжилгээ ухаан эрүүл мэндийн салбарт өр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасныг үнэлж Ангаах шийдэл ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн он хүндэт медалаар шагнав. Ангаах шийдэл ухааны үндэсний их сургуулийн захирал Ангаах ухааны доктор профессор Хүрэл Баатар гэжээ. Баяр хүргэе. Зангет эргүү 80 жилийн медалаар олон иргүүд байна. Шагнагдж байгаа ингээд дараагийн иргмийг урьж байна. Эрдэнэ овогтой нэргүү таныг урьж байна. За шагнад авч байгаа хүмүүсээ гоё алдарч угтаа авцгаа шүү манайхаа. Эрдэнэ овогтой нэргүй. Мөн Бямжав овогтой Бадам сүрэн. За нэр дуудсан иргүүд маань тайз руу шуургаан гараад ирээрэй гэж уриалж байна. Дараагийн ирхэм Цэрэнхүү овогтой оюун гэрэл. Бямжавын Бадам сүрэн Цэрэнхүүгийн оюун гэрэл нарыгаа иргүүд айснаа хүндэтгэн өрн зарж байна. Ангаах шийдэл ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн он медалаар хүндэт медалаар шагнаж байгаа дараагийн ирхэм Пүрэв Жавогтой Эрдэнэ очир таныг урьж байна. За Бямжавын Бадам сүрэн маань байгаа болов таныг урьж байна. Пүрэв Жавын Эрдэнэ очир. За баярлалаа. Дараагийн хүү хүндэт медалийн эзэн Чивэд лам овогтой Эрдэнэ сувд. Загад 80 жилийн он хүндэт медалийн дараагийн эзэн Сүрэн овогтой Хишигма таныг урьж байна. За баярлалаа. Дараагийн ирхэм Бямба овогтой Мегмар сүрэн. За тэгээ манай шагналтууд манай даашаа яваад байгаарай. Монгол хаан овогтой
хүчит аргагийн шинж тухайн үндэсний сургуулийнхаа 80 жилийн хөдөлт медалийн эзэнтэй шагныг гатлуусаар байна. Тэгээ шагныг гартаа авч хүмүүстээ бүгдээ хатуудад ажлаа харамсахгүй зориулаад гараа гэж хүсэж байна бүгдээсээ. Монгол хаан огт Бахит таныг өрж байна. Зямон намсраа огт огноо таныг өрж байна. Башарамтан огт оюун тунгалаг таныг өрж байна. За дараагийн 80 жилийн хөдөлт медалийн эзэн шинэн огт отхон сүрэн шинэ огт отхон сүрэн таныг өрж байна. Ашаартангийн оюун тунгалаг байгаа болов? За мөн тэгш огт тавх сүрэн таныг өрж байна. За баярлалаа мөн чойндон огт Болдбаатар таныг өрж байна. Найн жилийн хөдөлт медалийн эзэн ширчин огт мөнх туяа таныг өрж байна. За тэгээд ташарамтан огт оюун тунгалаг, бямч огт бадам сүрэн нарман байгаа бол гарч ир чагнаа гартаа авах юм ангуурья. За баярлалаа. За ингээд чагнаа гартаа авсан энэ цаг үчид бид бүгдийн баярыг хуваалцаж айдууркоор олон хит дууны эзэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан алдан газруудад номон тасдын дэлгэр мөрөөр үргэлж ирсэн байна. Адар шүүхт авцгаая. Та бүдгийн хүчин талбар үрж байна. Хамтаа дууны, хамтаа бүжигдээ. За бүгдээр нь баярыг бид хүргье. Бүгдээрээ дөрөх билүү? Окей, дөрөсөө хөдөө. Дуу айдаг очи. Come on! Hücum şartlı. Come on! Ha 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 ha!
За тэгээд манай 1994 оны төгсөлтийн хамт олноос гавья төвчээр нийтдээ 7 төгсөгч маань шангагдсан байдгийг байна. Тэгээд 7 гавьяаттай бас хөтгөл үзүүлэх юм цаг мөч эхэлж байна. Ингээд хамгийн ихний иргэм Монгол Улсын хүний гавья тэмч Бодрмаа таныг хөдөлгөөр залж байна. Огт авцгаана уу? За бүгд алдарч огт авцгаая. За Монгол Улсын хүний гавья тэмч Төмөр очир таныг урьж байна. За Монгол Улсын хүний гавья тэмч Эрдэнэ тулаг таныг урьж байна. За хүнтэй шалтгааны улмаас өнөөдөр бас хүрцэн ирж амжааг байгаа байна. Тэгээд дараагийнхаа эднийг хамтдаа бодуулцгаая. Монгол Улсын хүний гавья тэмч Баян Жаргал. За дараагийнх нь Монгол Улсын эрүүдийг хамгаалахын гавьяат ажилтан Зоригт Баатар таныг урьж байна. Монгол Улсын хүний гавья тэмч Оюун Цэцэг таныг урьж байна. За тэгээд манай зохион байгуулалт комиссны зүгээс эрхэм 7 гавьяаттай энэ цаг мөчид хүндэтгэл үзүүлж байна. Монгол Улсын хүний гавья тэмч Баян Жаргал таныг урьж байна. Монгол Улсын хүний гавья тэмч Зориго таныг урьж байна. Хамгийн сүүлд айгүй хүндтэй гарч ирэх гэсэн юм байна. Адаг ташлыг дахиад сонсъё. Баярлалаа. За тэгээд 7 гавьяаттай баярлалаа. Одоо үргэлжлээд бүгд хамтдаа бас анагаах ухааны хэм докторуудтай бас энэ хүндэтгэлийг үзүүлэхэд бэлэн болжээ. За тэгээд нийтдээ 17 доктор байгаа юм байна. 7 7-гийн тоо манайх жоохон дуртай байна үгүй. Одоо жоохон гавьяатаа 10-аас дээш давуулъя, тэгээ болж игэл 20 морилуу давуулъя. Докторыг одоо 50 60 луу болгоё тэ хэдүүлээ. За ингээд анагаах ухааны доктор Тунгадаг таныг урьж байна. За анагаах ухааны доктор Бямбсүрэн. Давг Жанцангийн Бямбсүрэн. За анагаах ухааны доктор Төмөр очир таныг урьж байна. Төмөр очир. анагаах ухааны доктор Банзагая таныг урьж байна. Анагаах ухааны доктор Баасан Жаргал таныг урьж байна. Анагаах ухааны доктор Ариун Туул таныг урьж байна. Сангээ дараагийн нэхэм доктор Эмзэн ухааны доктор Их Жаргал таныг урьж байна. За анагаахын
шийдэх ухааны доктор Баатар хүү. Өнөөдөр энэ хүчтэй уулзалт дээр бас хүндэг шалгааны улмаас хүрцээр жамжааг байгаа байна. Тэгтээ бүгдээр хамтдаа бас баяр хүргэх зүйтэй болоо гэж бодож байна. За мөн анагаах ухааны доктор Ган Хуйг. За мөн анагаах ухааны доктор Ташима таныг урьж байна. Ташима. За мөн анагаах ухааны доктор Баян Жаргал. За мөн анагаах ухааны доктор Зоригт Баатар. Анагаах ухааны доктор Эрдэнэ Туяа. За мөн анагаах ухааны доктор Сингэлма таныг урьж байна. Анагаах ухааны доктор Оюун Дэлгэр. Оюун Дэлгэр таныг урьж байна. Анагаах ухааны доктор Цэнгэлма Оюун Дэлгэр дармаар байгаа та бүгдээ тайлцлаа урьж байна. Мөн анагаах ухааны доктор Энх Болт. За мөн анагаах ухааны доктор Дулам Арагчаа таныг урьж байна. Анагаах ухааны доктор Оюун Дэлгэр байна уу? За баярлалаа ингээд нэгэн анагаах ухааны докторуудтайгаа их зөвхөн багшийн хамтдаа тусгалтын гэрэл зурглалыг урьж байна. Яг өндөр хамтаа их докторуудыг халуулгын шугт авцгаарай. Ямайда шагналы үйл ажиллагаа өргөж ирсээр байна. Тэгээд энэ гагцлаар бас та бүхний төлөөд болсон нэгэн эрхэм маань эрүүдийг хамгаалахын тэргүүний ажлын цолын бас нэг эрхэм маань шагнагдсан байна. Тэгээд өөрөө бол Америк улсад бас ажиллаж амьдарч байгаа юм байна. Тэгээд курсийн төлөөллөөс нь бас гарч ирээд тэргүүн шагналыг гартаа аваасаа гэж хүсэж байна. Эрхэм мөндөд Пүрэг овогт Сумья сүрэн гэж байна. Бүгдээ баяр хүргэе. Гуамын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оролцсон хүн нэмрийг өндөж эрүүл мэндийн сайтын тушаалаар засгийн газрын шагнал эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны хүндэт тэмдгээр шагнаж уламж болгов. Монгол улсын эрүүл мэндийн сайт чин зориг гэжээ. Баяр хүргэе. Пүрэг овогт Сумья сүрэн. За тэр курсын төлөөтийг гарч ирээд шагналыг гартаа авах гэж урьж байна. За тэгээд мэдээж бас энэхүү 30 жилийн энэхүү гайхалтай дурсамж уулзалт Алтан гагнуур 30 уулзалтын маань бас ивент итгэж оролцсон их хүмүүсээ бас алдаршуулсан энэхүү тайлцлаа өрн зарахад бэлэн болжээ. За ингээд эмчилгээний факультет 606 эрхэм мөндөд Бямб сүрэн 2 сая төгрөгийн ханбыг өгсөн байна. Энэхүү уулзалтаас зориулж таныг энэхүү тайлцлаа өндөдгөө өрн зарж байна. Мөн эмчилгээний факультет 617 их тунгадаг 1 сая төгрөг хандсан байна. Бүгдээ алгадчийн ухтаа авцгаая. Их тунгадаг. За мөн эмчилгээний факультет 617 Цэнгэлма таныг урьж байна. Мөн 1 сая төгрөгийн хандбыг өргөсөн байна. Бүгдээ баяр хүргэе. Баяр хүргэе ч яах вэ? Баярлалаа гэдгээ хэлбэлээ. Хүүхдийн эмчилгээний факультет 601 Наран Туяа.
Хувьсаа 2 сая төгрөгийг хандуулсан байна. Таныг тайсан урьж байна. За мөн эмчилгээний факультет 616 саран цэцэг таныг урьж байна. Мөн саран цэцэг таныг урьж байна. Мөн эмчилгээний факультет 605 содон таныг урьж байна. Хувьсаа мөн 2 сая төгрөгийг хандуулсан байна. Урьж байна таныг. За мөн эмчилгээний факультет 605 бодрмаа таныг урьж байна. За тийм эмчилгээний факультет 605-аас бодрмаа эд боднаар манаас гадаад байгаа учраас хүрсэлж амжаагүй. За мөн эмчилгээний факультет 609 Ууган Баяр таныг урьж байна. За мөн эмчилгээний факультет 614 Баттүр бас хэлхээсээ ичээд байна. 2 сая төгрөг өгсөн гинэ тэгээ би хэлчихье. За баярлалаа. Эмчилгээний факультет 606 Мөнх гэрэлмаа нарыгаа энэ тайснаа урьж байна. 1 сая төгрөгийг хандуулсан байна. Таарыгаа урьж байна. Мөн эмчилгээний факультет 618 Алтан цэцэг таныг урьж байна. Мөн хувьсаа 1 сая төгрөгийг хандуулсан байна. За тэгээд тэрхүү Алтан агнуур 30 босомж уулзтаа совын зүгээс ивент хийсэн хүмүүстээ бүгдээрээ дахин баярлаж салж байгаа гэдэг яа. За содон гэгч маань гарч ирээгүй шүү. Хаана байна уу? За манайхан гараад ирээрээ. Тэргүй сайхан тосомж уулзтаа бас хувийн зүгээс ивент хийж бас хандив өргөсөн эрхэм төгсөлтийн төлөөлөлтөд бүгдээрээ дахин баярлалаа гэдгээ илэрхийлж яа. Хамтаа дурсгалын гэрэл зураг татварыг урьж байна. Юм шиг байна. Тарийг нэг хүндэглээ бүртээ авах гэж урьж байна. Аюултуудаа, докторуудаа хөдөлгөл үзүүллээ. За тэгээд энэ олон шагналын эзэд болсон бүх хүмүүстээ бүгдээ дахин баяр хүргье. Ангилчдаа бас мэдээж маш их баярлалаа тийм ээ. Нэг сард ижиг садрын ташлыг сонсъё. Заагт үргэлжлэл бүгд хамтдаа бас оюутан ахуй цагийнхаас гайхалтай цаг мөчөөс хамтдаа аяцгаая. Тэгээд энэ цаг мөчөд бас манай зохион байгуулалт комиссийн дөрвөн гайхалтай авиасны залуугийн зүгээс та бүхэндээ гайхалтай нэгэн дуу өргөн барих гэж байна. Ингээд тайснаа зоргоо төрөө насаа хуйгаа нарыг урьж байна. Адан шугтав сай. Баярын мэнд хүргэе. Сүүлчийн цас
авьяастай хүмүүстэй ирээс. За баярлалаа гэх магнатаа баярлалаа. Ажил ус найдварлан сайн сайн юмсий. Одоо манай суухгүй. Одоо энэ зөндөөс ус одоо энэ гоё хэсэг хүчгэлнэ. Яг одоо бас бид бас илүү гайхалтай сайхан баяр дээр баяр нэмж олон гайхалтай сайхан дуунуудаар та бүхэн залуу цаанхан цагтаа сонсдог байсан. Олон гайхалтай хит дуунуудын эзэн өргөн амтгийн ахлагч Монгол улсын гавьяач жүжигчин Бархан саг маань хүрэлцэн иржээ. Хамтаа гадуудан шоуд авцгаая. Зайгэд энэ дөрвсөж өөрсдийнхөө бүжиглэг тэгэлж байгаа манай хүний дэцэргийн төвшөж таавал энэ оройныхаа мэдлэг дэвшүүлж Азсарт хамгийн сайн бүхнийг үсэн өрөөж та бүхний маань амьдрал алтан цол хэмээх сайхан дагавар айдны цэцгээ байгаагаая. Өнөөдөр сайхан өдөр байна. Сайхан өдөр жоо. Хамтдаа цай гэж
Энэ манай Түрүүгийн Батсанбар сүмийн төмөр өчгөлөг 30 жилийн тэмдэглэж байгаа нэг доктор профессор байгаа. За анхаагийн бэлсгүүчүүд 5-6 дээл сургуулийн дунд согоонор байлаа гэж үнийг сайн мэдэж байгаа. За ингэж бүсгүйн чиний хэлж байгаа. Сая уйдаад. Оо яаж байгаа юм бэ? Бас дурсгал хүмүүс байсан. Өнөөдөр л бидний баярын өдрөө. Бид нэг мэдсэнчил жоохон хүүхдүүд хэлүүлсээр 30 жилиг ардаа орхижээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт хамгийн ноён нурууг нүүрж явж байгаа манай үеийнхэн байна. Аливаа нэг эмнэлгүүдийн тэргүүнүүд нь байна. Аливаа нэг дасгийн эрхлэгч том луухрууд нь манай хамт олон байна. Хамт олонтойгоо уулзахад үнэхээр сэтгэл хөдлөж байна. Өнөөдөр бас төвжирлээс болоод нэлээд хоцорж орж ирсэн ангийнхан маань яг сургуулийн үүдэнд угтаж хүлээж авч байгаа нь надад амар гоё сэтгэл үлдээлээ. Найзуудаа үнэхээр хайртай шүү. Бид эрүүл мэндийн салбарыг өөрчлөн эрүүл мэндийг шиш шатанд гаргана. Ирээдүйн залуу үеийг бид бэлдэн шүү. Та нартай хайртай шүү. Аз жаргал гэсэ. Өдөр хамтдаа өнөөдрийнхөө 30 жилийн гоон энэхүү гайхалтай сайхан үдшийн хамгийн азтай одтой эрхмийг додруулах Азийн сугалаагаа хамтдаа эхлүүлцгээе. За тэгээд зохион байгуулалт комиссийнхаа урьж байна. За тэгээд нийтдээ 4 аз додрох хэрэгтэй байгаа. Тэгээд манайх гоё би өөрсдөө гоё аз одыг дадлаа идэхөө. За сонсъё. Аз одыг дадлаа сайхан хураалаад одоо сар гарч байгаа. Сарандаа гоё дөрөвчөө дадлаа да. Уцаа. За баярлалаа. За тэгээд мэдээж бас хүний амьдралд бол гар утас бол маш чухал, маш хэрэгцээтэй зүйлс юм аа нэг байдгаа. Тэгээд бас гар утсаа солихыг бодож байгаа хүмүүс байна уу? Яас хуучраад гацаад байгаа мó. За баярлалаа. За тэгээд нааш гаргаад яаха.
баярлалаа. За тэгээд 280-аад хүн байгаа. Ердөө 4 гар утасны эзэн тодорхой. Тийм болохоор гоё өөрсдөө гоё дотроо сайхан залбираа, сүншиглээд тийм ээ. Сайн алдар ташаад өөрсдөө сайн энергийг хоригдуулаад байж байгаа гэж та бүхэндээ хүсье. За баярлалаа. За тэгээд айгуу гар утас маань Samsung Galaxy A15 900,000 төгрөгийн үнэтэй ийм 4 утасны эзэн тодорхой шүү. За тэг хамгийн ихний атснаа тодорхойлцгаая. За, ихнийх нь яг юм. За, түрүү ихнийх нь. За гоё. Араа шалгуулаад, тийм. Сайхан хоошоо өгөөд. Тийм. Би чи сурчаагүй бол одоо гар нь бол хоосон дээ. За тийм хамгийн ихний Samsung Galaxy A15 маркийн гар утасны эзнийг хамтдаа тодруулцгаая. За дахиад шалгуулж байгаа яач. За та бүгдийг ороход бүгдээр нь чинь бас энэгүй сугтааны нэг тал үлдсэн байх хэвээр. Сугтаа аваагүй хүн байхгүй хэвээр. Бүгд авсан байх гэж бодчих. Samsung Galaxy A15 маркийн гар утасны хамгийн ихний атстан 25. За 25 дугаарыг эзэн таны хүрч байна. За манай баруун чигээрээс тодорсон байна. Баярлалаа ихний атстан бүгд хамтарч явцгаая. За яагаад по хорта муу байшоо. Сумэгчтэй баярлалаа. За ингээд бүгд хамтдаа ихний атстаа тодрууллаа. Одоо харин хоёр дахь яг энэхүү ижил маркийн гар утасны эзнийг хамтдаа тодруулцгаая. За өдөрч тэсрөө гараа шалгуулад. Остоо янз бүр тааш. Арвас тотгошоо тото хүмүүс байна уу? Арвас тотгошоо. Хараа өргий. Арвас тотгошоо тото хүмүүс хараа өргөрөө. За тэд лам нэг байна. Ганц хоёр хүн байгаа баг та. За ингээд энэ хүү хоёр гацны дугаар номер 8. Самаргийн 8 дугаарыг атстарыг үрж байна. Манай гадаа хүн өдөөг байгаа. Энэ цуглаан орсон юм чинь заавал пайх өстой доо. 8 дугаарыг атстарыг үрж байна. Бикэж авч хантаад өгөөрэй. Бикэж хантаарай. За хоёр гацны дугаар номер 8 шүү. За яхахгүй бод байна. За опозорыг ихтэй баярлалаа. Хоёр гацтай болж Samsung Galaxy A15 маркийн гар утасны эзэн болжээ. Манайхыг өөрсдөө тодорхойлох жоохон боромжтой ташаад ирэх үгүй юу үстэй. Давхар нь өөрсдөө аз одод алж байгаа гэж ойлгоорой манайхаа. За ингээ 3 гацтай тодруулъя. За гараа шалгуулсан. Сага урд хацны дугаар номер миний гарт байна. Энэ хацны маань дугаар номер сүүлийн орн нь 2 юм биш үү? Сүүлийн буюу 2 дахь орн нь 2 юм байна. Тэгээ одоо жоохон 10 уу 20 уу 30 уу мэдэхгүй байна. Тэгээд энэ хацны маань дугаар номер 2 дахь хүмүүс нь сүүлийн орн нь. За тэгээд та хэд гоё өөрсдөө адуудад авч гараа. Энэ дугаарыг эзэн 72 дугаарыг атснарыг өрч байна. За атснаа тогтсон байна. Баярлалаа тайсаа өрч байна. За ингээд 72 дугаарыг атснаа баярлалаа. Наран жаргал гихч байна бай та.
бүгдээ баяр үргэе. Хагургийн шагналаа гардаа авахыг хүсэж байна. За одоо манайхаас сүүлийг штэ. Хамгийн сүүлийг ганцхан штэ. Ганцхан шүү. За энэ надад тасч байгаа хүмүүс төр дадаж байгаа хүмүүсээс тодорхой хоо айгуу. Заавал нэмэгдээд айгуу бодлоо төөрүүлчихтэй. За ингэ сүүлийг хаацтай бүгд хаацтай танилцгаая. Ой, буруу ордод байгаа ч юм те. Гэхдээ 200-аас доошоо. За ингэ дэрхүү хацны дугаар номер 100 10 биш байна. Хэсэг хугацааны зам сурчлагын дараа эргээд уулзъя. Зам сурчлагын яваад манайхан тоглоод хүлээгээд 100 За дахиад нэг реклам үзчих. За ингээд ирэх хацтай дугаар номер 190-ээс дэш хүмүүс 190 За ингээд нэг дугны араас иргээд уулзъя. 196 гинэ бүгдээ. Баяр үргээ 196 дугаар хацтайг болж байна. За ашгүй эргэтэй хүн тодорхой. Баяр үргээ нэг ч гэсэн эргэтэй хүн тодорхоосоо гэж хүсээд байсан. За баяр үргээ 196 дугаар хацтай байна. Samsung Galaxy 15 гаруус. Набра. 15 загварын гаруус хийсэн учраас баяр үргээ. Ахын нэр юм билээ. Болдбаатар бүгд баяр үргээ. За дээр шатгах шүү дээ. За яачгүй мөн байж 196 байна. Баяр үргээ. За тэгээд бүгд хамтдаа энэ өдрөж тодорсон гар утасны эзэн болсон 4 иргэмдээ дахин баяр үргээ. Өнөөдөр азтай болсон шиг амьдрал дээр бүх зүйлээр азтай одтой ямдаатай байгаасаа гэж хүсэж байна. Тэг сайн алга таштыг сонсъё. За тэгээд ацтууд маань тодорсон энэ цаг үечид би энэ дайсаа бас дараагийн хүмүүстээ уран бүтээлчийг өргөд таатай байна. Бас л та бүгдийн маань залуу зандан цагтаа сонсож байсан, хамтаа дискодж байсан, олон хайртай хит дуунуудын эзэн болсон нэгэн эрхэм уран бүтээлч авахаар хүрэлцэн иржээ. Энэ бол Монгол улсын гавьяа жүжигчин, харшаалтын дуучин Баснарч буюу Баска Уктавцай. Сайн байцгаана төгсөгчдөө. Сайн байцгаана уу? За, төгслийн баяр сайн болж байна уу? Аргагүй зохион байгуулагчид их мундаг хүмүүс байгаа. За та бүхэн маань одоо 40 жил, 50 жил, 60 жилээ хийгээрээс өрөөё. Үнэхээр гайхалтай салбарын гайхалтай цагаан хатад та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Ингээд хөөрхөн бүсгүйчүүдтэй ирчүүдийн өмнөөс нь зориулаад ирээдүйн дуусан талын ширцэг дугаараа ярья. Бүжгийн төлөвч байна. Сяуси.
Сон намайг удаа ирсэн хавцсан цагаар гараа ирээ. Ингээд таавд адvocacy их баттай advocacy. Жага баттай тэрсдод байта. 자, 미국한테 공기팀 중 우리가 저따위는 나중에 오르고 이 자우가 되어서 어떤 비트리 나스팅을 받아 약 어떤 이 누트에 당할때 자가 자기들이 있었다 이 거래 되셔 Бүрсэхдээ баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Монгол сувчин цэцгэлж соёлын төлтөж ирсэн тэртээ 1942 онд Монгол Улсын их сургуулийн мэдээлэл хүн эмнэлгийн факультетийг байгуулсан. Эдгээр үндэсний их сургуулийн үндэс рүү 잘게. 자, 되게 나도 저러자.
Монгол Улсын гавьчигчин солид намлын авлагч Гонжгийн жаргал сайхан гэж надад жаргаж амьдрья гэсэн сайхан одоо биелсэн байгаамаа. Тэгээд дөрөвийнхөө нийт төгсөгч болон хөөрхөн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй зориулаад жаргал сайхны өвчин жаргаж